Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн шинэ дугаараар Өвөр ханган аймгийн Богд цумын Гүн усны 4-р өгийн төвд зохион байгуулагдсан Дамбат тайж Долом нарын ураг удмынхны ургийн баяраас бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. За энэхүү удаа ургийн баярт нийтдээ газар нутгаас эх орны 408 зөксөөс тус урагт хамааралтай 1600 хүмүүс хүрэлцэн гэрж оролцсон байгаа. За ургийн баяр хамгийн түрүүнд ургаж байгаа нарандаа цацал өргөх, мөн бас хурайлах, нутаг усаа аргадан таалах арга хэмжээнүүдээр эхэлсэн байгаа. За ингээд 2025 оны 7 дугаар сарын 29-ний өглөөний ургах нарыг ухтан золгож, за энэ нургийн бүсгүүчүүд, ээжүүд маань цацлаараа цүү өргөж, өөрсдийнхөө ажил амьдрал буян заяа ураг удмынхаа бас хойч буянд зориулсан сайхан цацлал өргөж бол за эрчүүд нараа сайхан хурайлан даллаж нарныхаа энергийг ургийнхаа баяртаа авч өөрсдийнхөө амьдрал энэ баяр наадмынхаа үйл ажиллагааг тэгшигдсэн тийм сайхан зөв үйлээр ургийн баярын үйл ажиллагаа бас зохион байгуулагдсан гэдгийг бас та бүхэндээ хэлье. За өргөжлүүлээд ургийн баяр болох газартаа гал дахиж өөрсдийнхөө буян заяаг даатгаж, за хүч арц бодлогыг өргөж, лам нараар ном уншуулж, ингээд буян номын үйлээр Дамбат тайж Долом нарын хойчийн үр хүүхдүүдийн ургийн баярын үйл ажиллагаа бас өргөн дэлгэр эхэлсэн гэж хэлгээд таатай байна. За ингээд ургийн баярын үйл ажиллагааны өмнө Дамбат тайж болон Долом хэмээх эрхэм хүмүүсийн учир бэлэгдэл болоод намтар түүхийг та бүхэнд бас товчхон танилцуулъя. За тус ургийнхан тайж Дамб Гасанбат гэсэн овгуудаар сайлж 1997 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн түүхтэй. За Насанбат тайж нь 1850-ад онд төрсөн бөгөөд тус ургийнхны өндөр өвөг юм аа. За Насанбат тайж нь Дамб Долом гэсэн хоёр хүүхэдтэй. За ингээд тус хоёр хүүхдийнх нь төрж өссөн улбаасан хойч үеийнхний ургийн баяр энэ өдрүүдэд зохион байгуулагдсан юм аа. За ингээд ургийн баярт бол газар нутгаас эх орны 408 зөксөөс энэ урагт хамааралтай 1600 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн. За ингээд ургийн баярын албан ёсны нээлтийн арга хэмжээ эхэлж, нээлтийн арга хэмжээнийхэнд зохион байгуулагчдын зүгээс алдад цэнхэр хадаг, цагаан эдээ, сүүгээр дайлж хүрэлцэн ирсэн зочдоо хүндэтгэн урьж, тэдэндээ бас ирсэнд таларгал дэвшүүлж, ураг удмаа мэдэлцэж, энэ сайхан 3 өдрийн турш зохион байгуулагдах ураг удмынхаа баярын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцохыг урин залсан ийм сайхан хүндэтгэлийн үйл ажиллагаагаар ургийн баярын үйл ажиллагаа эхэлсэн. За ингээд хүндэтгэн залсан ураг төрлийнхэн маань хүндэтгэлийн суудал суусан энэ ургийн ахмадуудад хүрэлцэн ирж, золгож, үн сүүж, тэдэндээ мэхийн ёслож, аргагүй л бас зохион байгуулалт өндөртэй баяр багталтай энэ ургийн баярт ирсэн нь тус хүмүүсийн энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, ураг удмаараа бахархах тийм сайхан зүйлийг мэдрүүлж ургийн баярын нээлтийн арга хэмжээ бол эхэлсэн юм аа. За энэ зур та бүхэндээ бас Дамбат тайж болон Долом наргаан бас товчхон намтрыг бас танилцуулъя. За Дамбат тайж нь Цэцэрлэг мандал уул аймгийн Хан хогшин уулын хошууны Арцуул сумын ноён хашаатад 1880 оны хулган жилд Малчин ард Насанбатын 2 дахь болон мэндэлсэн бага насаа мал маллаж эцэгхийн гар дээр хүмүүжээд ах шүгдэрээсээ Монгол бичиг төвд бичигт суралцсан. За Дамб нь хань болох шинхүүгийн цэвэлтэй ханилан суугаад 5 хүү жигмэд дөрж, сангид дөрж, дэгд гинтэн дөрж, өөдөс 5 охин удвал Бямба, Жаргал, Цэнд Пагам нарыг төрүүлж өсгсөн. За 1898 онд тайж хэргэм цолыг хүртэж байсан түүхтэй. За Доломгой Цэцэрлэг мандал уулын аймгийн Хан хогшин уулын хошууны Арцуул сумын ноён хашаатад 1885 оны туулай жилд Малчин ард Насанбатын ууган охин болон мэндэлсэн бага насаа мал маллаж эцэгхийн гар дээр хүмүүцсэн. За энэ хоёр эрхэм хүнээс улбаасан 1600 гаруй хүмүүсийн ураг удмын баяр өргөн дэлгэр сайхан эхэлж байлаа. За ингээд зохион байгуулагчдын зүгээс урагийнхаа баярт хүрэлцэн ирсэн нийт зочин төлөөлөгчид ураг удмынхаа ахан дусыг хүлээн авсны дараагаар баяр наадмын талбайд
ураг удмын тугийг мандуулах, залах үйл ажиллагаа бас зохион байгуулагдсан гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд тус ураг удмаас төрөн гарсан Монгол улсын аварга малчин Чимотийн авир мэд тэргүүтэй энэ одоо урагт хамааралтай за алдар цолтой хүмүүс маань энэ тугийг одоо залах үйлийг за одоо ингээд зохион байгуулагдсан байгаа. Дамбатайж Дулам нарын ургийн баярын одоо хүрээнд за олон сайхан бэлэгдлийн дагуу одоо ургийн тугийг далбааг одоо бас хийсэн байсан. За бэлэг тэмдгийн одоо тухайд бол өвөг дээдсийн тагтаг байсан баян хайрхнаа гол хэсэгт нь дүрсэлж нар саргалаа оройдой дээдлэн өсөн өрчин бэлэг тэмдэг тарайн төрүүгээр хүрээлэн дүрсэлсэн байлаа. За өнө мөнхийг бэлэгдэх шар өнгөөр хүрээлэн уусгаж өргөлж мөнхөд тасралтгүй эргэх хүр дээр хойж үе үр удам өргөлж залгамжлан явахыг бэлэгдэн одоо тус тугийг одоо бас одоо хийсэн байсан гэдгийг та бүхэндээ хэлгээд таатай байна. За ингээд одоо туг залах одоо ёслол үргэлжилж байна. Ингээд туг залах ёслолын үеэр та бүхэнд бас Дамбатайж Дулам нарын ургийн төрөн ирсэн даалдартнуудыг одоо танилцуулъя. За Монгол улсын сайн малчин Дамбын Сангид Дөрж Өвөрхангай аймгийн анхны прокурор Дамбын Гиндэн Дөрж Хөдмөрийн гавьяаны Улаантүгийн одонд Сангид Дөржийн дэмжиг за хөнгөн атлетикийн улсын аварга тамирчин Жимэд Дөржийн Чимэд лам Монгол улсын аварга малчин Хөдмөрийн гавьяаны Улаантүгийн одонд Цэвэн болын Дөржгөв хөнгөн атлетикийн спортын мастер Данзан Осрын намжил цэрэм хөндөө эргэлтийн олон улсын хэмжээний мастер Төмөр Тогийн цог одрах цэгийн гавьяаны Улаантүгийн одонд хурандаа төндвийн жаргал сайхан Монгол улсын засвал хүндэт донор ширвийн буян аривжих Монгол улсын аварга малчин Чимоти авир мэд Монгол улсын гавьяат цовлогч Луусны чулуун чимэг Монгол улсын мэрэгэн Бацайхны бэлгүүн Монгол улсын зэвсэгчний улсын уралдааны 4 удаагийн аварга ахлагч сурагч ахлагч Фонцэг Яндонгийн жавхлан төгс Жудовхийн оюутны улсын аварга Самбхийн улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн Батбаярын хишиг жаргал мэдээлэл зүйн улсын 37 дахь олимпиадын аварга Инкбатын Зандан шатар за хөндөө өргөлтийн Монгол улсын аварга 3-2 1-р зэрэгтэй Ботхүүгийн ариун санаа олон улсын гадаад хэлний олимпиадад алтан медальт лав дохтгийн Чанцал Димам олон улсын хос алдан медаль Бацөхийн ануудар тэргүүтэй алтартнууд одоо энэ ургаас төрөн гарсан юм байна. За ингээд Дамбатайж Дулам нарын ургийн баярын за хүндэтгэлийн одоо тугийг залсны дараагаар за баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ одоо зохион байгуулагдсан байгаа. За ингээд одоо баяр наадам ургийн баярыг албан ёсоор нээж за ургийн баярын ерөнхий зохион байгуулагч Сумын иргэдийн төлөөлөгчд хурал багийн иргэдийн хурлын дарга за Ариунагийн Батмөх өгүүлж за тус одоо ургийн авьяаслаг уран сайхны хүмүүсийн урлагийн тоглолт наадамчин олны ургийн баярт хүрэлцэн ирсэн хүмүүсийн сонорыг мэлааж байсан юм а. За ингээд одоо үзэгч та бүхэн Дамбатайж Дулам нарын ураг удмынхны ургийн баярын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Дамбатайж Дулам нарын ураг удмын анх дугаар баяр цэнгэл наадмын ургийн баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж өгнө хэмээн та бүхнийг өмнө Өвөрхангай аймгийн Богд сумын гүн ус 4-р багийн иргэдийн төлөвчтэй хурлын төлөөлөгч энэ жилийн анх дугаар ургийн баярыг зохион байгуулах штабыг ахалж ажилласан Батмөнх хэрхмийг хүндэтгэлийн тайзнаа өрн залж байна. Халуун алга дашилтаар огтон явно. За сайн байцгаана уу. Нэгэн урагдор үргэлдэж байгаа нийт Дамбатайж Дулам нарын ахын дүүстэй зуны адаг сарын шиний 5-ны эрхэм сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье та бүхэндээ. За өнөөдөр 8 наснаас 80 наст хүртэл баг балчир наснаас Ахмад буурлууд минь хүртэл өнөөдөр ахын дүүсийн ургуулалтанд хүрэлцэн хүндгээ ирсэн та бүхэдээ нийт штаб болон зохион байгуулах комиссийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. Ингээд өнөөдөр цууд алдарчнууд маань ураг удмынхаа тугыг хөвтөнгөртэй мандуулж өнөөдөр ураг удмынхаа уулзалтыг зорин ирсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд та бүгдийг 2 өдөр 3 өдөр ураг удмынхантайгаа сайхан танилцж түүхээ дурсамжаа ярьж хөгжилтэй сайхан өнгөрөхийг та бүхнээс хүсэж байна. Ингээд та бүхэндээ баярлалаа. Ингээд Дамбатайж Дулам нарынхаа ураг удмынхаа баярын үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе.
Сайн байна. Сайхан сүчэн үү. За тэгээд ургийн баярын мэнд төргийо. За баярлалаа. Сайхан наацгаарай. За тэгээд өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? Залуудаа бас юу хийж байсан бэ? За энэ талаар сайхан сэтгэлээ хуваалцахгүй юу? За би 1939 онд төрсөн. Энэ Ламбай санг төрж идэв дөрөвдөхөө. Би малч хойдоор 57 оноос хойш одоо бригадын дарга гисгий ахлаа малчхан гисгий ахлагч байж байгаа бригадын дарга. За тэгээд эдгээрсэх нягтлан бодохчоор ажиллаад байсан. Үндсэнд 48 жил ажилласан. 3 жил нь цэргийн албаасан. 45 жил нь улсад ажилласан. 57 оноос хойш. За. За тэгээд сайхан ураг удмынхандаа хүрэлцэн ирсэн хүмүүстээ сайхан өрөөлөг хэлэхгүй да. За манай ахан дүүс төрөлсөд өнөөдөр хорон цугларч байгаа баярлж байна. За тэгээд сайхан наацгаараа гэж ирөөй доо. 오침은 한다고 불일지 내시대 오사스타서 지나는 만드지 호르노 오금은 엉망되면 어그려면 빌리게 오는 애를 Элстэй галын цайдмаас нэлтэй цагаан зэрэглээ хүртэл Эрдэнэтэй наруудын сархиадаас эвэлт тэнгэрийн хаяа хүртэл асар сэлүүн эмэл нутагт артсын өндөр уус бий
Ардсын өндөр уулсыг харж ард түмэн ажил үрдэг. Өглөө нарны туяаг уулын орглоос уцаар оройн шингэх нарыг уулын наанаас үзээр өнгөрсөн цагийн алдааг энэ үедээ сануулгах гэж өрөвдөж хайрлан түүхийг амьдралаараа бичлүүлээгээд өвгдмэн уудан даваад одод үлээ үлгэр домгийн эхлэлийг сүмбэр уулын масаар хинжиж үнэн худлын дэнсийг сүндалайн яроо сайж үндэс угсааны аргамжаан уулын рагоос уяатайг сануулж үнсэх үрийнхэн зулайнаас ориглын салхийг өмөрлээд аавууд минь уулоо өгсдөг үлээ. Би жигмэд орж явахдаа сосор ором гэдгээ. Би жигмэд орж гэдэг миний ах л да. Би ахтараа өсөж өндийгөөд тэгээд 64 оноос би Улаанбаатар хот орж 39 жил оюутлын ажил хийлээ. Оюутлчин байлаа. Яг үйлдвэрт ер нь юу л хийдэг байсан тэр болгоныг л хийжсэн да. Баригатын дараа мастер эдийн юу эскүүрчин оюутлчин тэгээд тийм ажил хийж яваад 39 жил ч болцсон юм байна. Тэгээд Тэгэхээр өнөөдөр бас таны ургийн баяр болж байна. Нийт хүрэлцэн сайхан дүүс төрөл төрөстэй сайхан өрөөлөө мэдлэгээд өчөлгүй да. за өнөөдөр миний ураг төрлийн одоо хамаатан өрөө хүүхэд ахыг гэж дүү нар бүгдээрээ одоо сайхан нийлээд ургийн баяр гэдэг энэ сайхан үйл ажиллагааг явуулж байгаад би их баяртай байна. Тэгээд энэ баяртай үйл ажиллагаанд оролцохын тулд би Улаанбаатараас зорж ирсэн. Тэгтээ үнэхээр одоо гоё байна. Хамт олонтойгоо уулзаж байна. Ах дүүтэйгээ уулзаж байна. Өрөө хүүхдүүдтэй танилцж байна. Тэгээд одоо яг энэс цаашид одоо бид бол ингээд нэг үе өнгөрөөж байгаа настангууд. Тэгтэл одоо нэг дараагийн хүүхдийн хүүхдүүд үе залгамжлаад ураг төрлөөрөө энэ сайхан ургийн наадмаа дахин хийж сайн сайхан байх болтугай. Залуучууд гөгсчүүлэн одоо өвчин юугүй эрүүл саруул амьдрч ажиллаж байхыг л одоо би хүсэж байна.
Энэхүү дамб тайж дулам нарын ургийн баярын нээлтийн үйл ажиллагаа амжилттай явагдсны дараагаар хүрэлцэн ирсэн ураг удмын хүмүүсийг айл өрх гэрүүлэр нь дурсгалын зураг татуулж дурсамж бүтээх үйл ажиллагаа болсон юм. За 1600 гаруй хүмүүс 300 гаруй айл өрх энэ дамб тайж дулам нарын ургийн баярт хүрэлцэн ирсэн байгаа. За энэ утгаараа ах トゥ төрөл төрөсөдөрөө гэрүүлээрээ бүлээрээ бас энэ дурсгалын зургийг татуулж дурсамж бүтээх за мөн цаашлаа дараагийн ургийн баяр болон за ураг төрлийн ном хэвлэлд оруулах зорилгоор энэхүү зургийг авсан байгаа. За үүний дараагаар хүндэтгэлийн гэртээ зохион байгуулагчид өнөөдрийн энэ ургийн баярт хүрэлцэн ирсэн 80-аас дээш ахмадуудаа мөн 70-аас дээш насны ахмадуудаа 60-аас дээш насны ахмадуудаа үйлчлэн хүлээн авч уулзаж тэдэндээ бас баяр хүргэж хүндэтгэл үзүүлж ургийнхаа баярт нь хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж урт удаанаас эрүүл энхийг хүсэн өрөөж байсан юм аа. Энэ сайхан өндөр насыг наслаад үр хойд үедээ сургаалаа хайрлаад бид бүгдээ бас үлгэр дуурайд болж амьдарч яваа эрхэм сайхан буурлуудаа баярлалаа та бүгдээ. Өнөөдөр ингээд хүндэтгэлийнхээ өргөний хамгийн хойморт хүндэх хүмүүсийн хамгийн түрүүнд хүндэх хүмүүсийн нэг бол та бүгд юм аа. Настан буурлууд аав ээжүүдийнхээ сайхан түүхийг хуваалцаад энэ ургийн баярынхаа 3 өдөр түүх үлдээсэн сайхан 3 өдөр байх болтугай гэж та бүгдээ хүсээрээ. Урдалтан янгэргоро утаант ханга도다 этернастай авигиме күтэр чирэгтэ сүгүдчитоусо 아우멘 아우멘 안중어그라 중여승어요 혼다
удмаар ингэж яан гэсэн хойшхтуу өөр хүүхдүүд одоо тэр ингэж хийж явах болтгоо гэж би яаж Ерөөж байна тийм ээ. ерөөж байна тий. Одоо нас агсандаа тий. Нэлийн юм үйлчлээ ер нь удалтай үйлчлэл ангид үе хийж явахдаа 15 жил хийж байлаа. Тэгээд бүр тэгээд сүлдээ нэгдэл гэж нэг хэсгийн байлаа. Тэр үнд ноосондоор шажилж байлаа. Нэгдэл нэг байгуулж ирсэн. Нэлийн түрүүн тэгээ би тэгээд 13 хүүхэд өсгөл тэгээд тэрний үр савд чинь одоо тэгээд малчим тэгээд янз бүрийн алдаж хаагаар тэгээд явцгааж хандаа хөрөх юм. Одоо энэ юу гэж хамгийн гоё юм. Энэ үр хүүхэд энэ ах トゥ нарын залуучууд даа сайхан юу харагдаж байна гэж бодож байна. Арцхан богдоо сүүсэний дээж иргүүд газар дэлхийг ямаагаал ер нь сайхан юм одоо. Одоо сайхан явцгаана гэж бодож байна өмнө. За Дамтайж дулам нарын ургийн баярын үйл ажиллагаа цааш үргэлжилж за зохион байгуулагчдын зүгээс бүх одоо айл өрхүүдээр орж за 50-аас дээш насныхан одоо хүндэтгэл үзүүлж ургийн баярынхаа тэмдэг за медалийг одоо ингэртэн зүүж талархал дэвшүүлснээс гадна за ураг төрлийнхөө ахмадуудаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгүүдийг одоо гардуулан өгч айл гэрүүдээр одоо явж тэдэндээ бас халуун дулаа яриа өрнүүлж байлаа. За Дамтайж дулам нарын ургийн баярт бол 80 наснаас дээш ахмад 15, 70 наснаас дээш ахмад 30, за 60 наснаас дээш ахмад 60, за 50 наснаас дээш ахмад 160 одоо гаруй хүн одоо хүрэлцэн ирсэн байсан. За энэ жутгаараа одоо зохион байгуулагчийн зүгээс айлуудаар явж халуун дулаа сайхан яриа өрнүүлж за ургийн баяртаа хүрэлцэн ирсэн ахмадууд, за залуучууд, дунд үеийнхнийхээ санаа сэтгэлийг сонсож цаашлаж одоо энэ сайхан ураг удмыг хэрхэн авч явах талаар хоорондоо сайхан зөвлөлдсөн үнэхээр олон талын ач холбогдолтой арга хэмжээ хүргэжлийн зохион байгуулагдаж байлаа. За энэ үеэр одоо 50-аас дээш настай ахмадуудаа ургийнхаа одоо хүндэт медаль тэмдгийг гардуулж за 60-аас дээш 70-аас дээш 80-аас дээш насны ахмадуудаа гарын бэлэг хүндэтгэлийг одоо гардуулж за насандаа одоо тохирсон насанд нь одоо зориулсан хүндэтгэл гардуулж явсан бол ургийн баярт одоо хүрэлцэн ирсэн нийт хүмүүсийн талархлыг хүлээж байсан гэж хэлэхэд одоо таатай байна. За ингээд ургийн баярыг зохион байгуулагч Батмөнх Монгол Улсын авраг малчин авир мэд тэргүүтэй за зохион байгуулагч штабын одоо хамт олон бүгд одоо сайхан айлуудаар явж за ургийн баяртаа хүрэлцэн ирсэн бүх хүмүүстэй талархал төвшүүлж хүндэтгэл одоо гардуулах үйл ажиллагаа хөргөн дэлгэр болж байсан юм а. Олон жил уулзалтаагүй торөөрдөн нөр хөгт өсгөх гэж үтсэрээ болоод боллоо. Тэгээд одоо хүүхдүүдийн торөөрдөн сайн сайхан яваасаа гэж үзэж бид нэр ерөөж байна саналыг. Урган баяр хийж гад баярлцгаана. Томхтуу ард иргэд хөдөлмөр хийж явснаар нь Дамын сангидарчийн хөвдүүдээр энэ ургийн баярт оролцож байгаа би баярлцсан. За тэгээд сайхан ургийн баяр хийж байгаа ах トゥ олондоо сайхан ирүүлэг хэлэхгүй да. За манай ургийн баярт оролцсон ах トゥ нар сайхан ажил хөдөлмөрөө хийж за албан ажлын сайхан хийж өгөөрэй. Манайхан дотор алдаж усгаж явсан юм байдгүй шүү гэж ирээдээ. Миний дөр хөгт сайхан яваарай. Аван хийсүү сайхан батгаж яваарай гэж хэлээ. Зургич мөрөө гаргаад намдаа залбирэн бүхнээ татгаад тасна борда хүндрэн дэдэмэ ясаа бичрээд тэя
дэмчгийн өргөмөл хөвгтэй. Хагам бид өвнө хөвгтэй. Дэмчиг гэдэг үс манаа. Тэгээд манаа ээж бол эднэр хамгийн аавын багт байгаа. Тэгээд өргөмөлтэйгээр хаал орж байгаа. За ураг удмуудаа сайхан мэдлэг төвшөлгөө та. Ургуудмуудаа сайхан баярлцаагаарай л гэж хэлээ. Би нямдарч ирч явдаа гэдэг хүн байна. Энэ ургуудмыг би бэрн хүн байна. Тэгээд энэ хорон тоглорсон нийт ахын дүүстэй бүгдээрээ энэ хамгаалан муртдаа насалж цугаараа 80 90 тэрээс дээш наслах болтгой гэдгийг хэлээрээ дахин уулзах хэлэлтүүдийг ирээд төвшүүлээ да минийхөө. Энэ ургийнхаа ахын нарыг чинэр дүү нартаа баярын мэнд төвшүүлээд өөдөөд нь урд насалж удаан жаргал бүр уус шаршиг өндөр насалж явж байгаарай л гэж хэлээ доо. Сэндэр гижсний хөвгтэй байгаа би. Тэгээд алтанд урдхан би ихтэй чинь олон жил уулзааг гэдгээс одоо уулзж байгаа. Энэ чигэд нэг сэтгэх. За энэхүү дамб тайж Дулам нарын ургийн баярт хөрөлцөн ирсэн нийт дахмадууд, хүндэт зочид төлөөлөгчд, за 50-аас дээш насныхныдаа хүндэтгэл үзүүлж, айл гэр өрхөөр явж олон сайхан одоо хүйл ажиллагаа яриа хөрөг өрнүүлсийн дараагаар за урагт одоо хамааралтай ураг удмаас төрөн гарсан спортын алдартнууд болох 60 гаруй хүмүүс, за аймаг сумын алдарт уяачид, малчидаас одоо бүрдсэн 80 гаруй одоо хүмүүсийг хүндэтгэлийн гэртээ хүлээн авч дайлж сайлж мөн одоо энэ сайхан ураг удмын нэрийг өндөрт одоо өргөж баадна талархал дэвшүүлж, за мөн одоо ураг удмынхаа баяр зориулсан хүндэтгэлийн медаль тэмдгийг одоо гардуулан өгч баяр хүргэсэн байгаа гэдгийг бас хэлье. Ургийн баяраа хийцгаад маш өндөр сэтгэлтэй байна. Олон таньдгүй байсан ах トゥ нарын таньж авч байна. Олон хүмүүсийг танилцуулж энэ олон залуучуудын хийж бүтээсэн энэ ажлуудад маш их талархаж байна. Миний аав болохоор Монгол бүгд найрамдах Монгол ард улсын авраг малчин Цэвэмолын доржигөө гэж ийм хүн байлаа. Тэгээ 80 гараад бурхны оронд явсаа. Тэгээ өвөө одоо дам тайжийнхаа гал дээр нь гарсан зээ хүн. Тэгээд зээ хүн тэгээд өвөөтэйгээ хамт энэ ноён хшаат хөвдгөө нуруугаар амьдарч байгаа л тэгээд манд идэгжиж явсан ийм хүн байна. Ийм хүний үр сад байна би. Тэгээд одоо ааваараа бахархаж байна. Ураг удмаараа бахархаж байна. Үнэхээр сайхан байна. Ургийн баяр маань сайхан болж байна. Өргөн дэлгэр их сайхан боллоо. Энд их баяртай байна. Тэгэхээр ийм сайхан наадам болж байна. Миний үр хүүхдүүд ажлын нар тэгээ одоо энэ ах トゥ садан энийг одоо сайхан танилцаад ураг гэдэг бол ургийн наадам бол ургал байх ёстой. Тэгтээ одоо тэгээд энэ ураг болыг өргөн хүрээтэй ингээ хоорондоо үр хүүхдүүд ажлын нар энийг их сайн танилцуулах хэрэгтэй. Одоо бөгшөө хөвгүүд яхан настай юутаас бол одоо мэдэрийг мэднэ. Дам тайж хүүгийн охины өргөн байна. Зөвлөө төрөл төстэй болж уулзааг уулзаж жираагүй өнөчрч сайхан наадам болж байна. Наадам өргөн болж байна. За энэхүү дамб тайж Дулам нарын ургийн баяр наадмын эхний өдөр бол дандаа хүндэтгэлийн хоорондоо сайхан танилцсан ийм сайхан үйл явдлуудаар дүүрэн өрнөж өндөрлсөн байгаа. За харин одоо энэ хүндэтгэлийн арга хэмжээнүүдийн ар дээр за оройны шоу зингүүн одоо зохион байгуулагдаж, за шоунд одоо Улаанбаатар хотоос урлаг соёлын алдартнууд одоо хөрөлцөн ирж хамтдаа дууж бүжгэлж нэгэн үчиг бас баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөсөн гэдгийг бас хэлгээд таатай байна. Энэ ургийн баяр дээр ирсэн яг гаруун цугларсан гэж үнэхээр том сайхан ураг юм. Тэгээ та бүхний маань үр үндэс үр хүүхэд хойч үедээ өндөр гэгээнэг авшгаар өргөж өөдлөн манд болтгой гэсэн ерөөл талбия баярлалаа та бүхэндээ.
За 2 дахь өдрийн одоо үйл ажиллагаанууд бол за ургийн баярт хүрэлцэн ирсэн 1600 гаруй хүмүүсийн дунд спортын 5 төрөл тэмцээнээр үргэлжлэн зохион байгуулагдсан юм аа. За ингээд нас насны одоо ангилалд нь зориулсан нас насныханд одоо үйлчлэн хийсэн ийм одоо 5 төрөл тэмцээн болсон. За ахмадуудын дунд бол ааха тэмцээн боллоо. За ааха тэмцээн бол одоо оюун ухаан, IQ шаардсан олон асуултуудаар дүүрэн за мөн одоо бас хөгжөөнтэй, наригаантай, за мөн одоо бас нэлээд тэмцэлдэнтэй тэр одоо ааха тэмцээн үргэлжлэн зохион байгуулагдсан юм аа. За ингээд ааха тэмцээнд амжилттай явагдаж өндөрлөхөд 1-р ойронд Должинжи орсон бол 2-р ойронд Даваасрнаар орж бусдайгаа манлайлан одоо энэ ааха тэмцээний ялагчаар тодорсон байгаа. За харин залуучуудын дунд волейболын тэмцээн зохион байгуулагдлаа. За волейболын тэмцээн бол үнэхээр өргөн дэлгэр олон тоглолтуудаар дүүрэн өрнөсөн. За волейболын тэмцээн бол холимог системээр зохион байгуулагдлаа. Эрэгтэй 3, эмэгтэй 3 одоо тамирчин оролцож өөрсдийнхөө гэр бүл за ураг удмынхаа нэрийн өмнөөс бас тоглосон. За нийтдээ 25 баг бол одоо оролцсон юм аа. За эхнээсээ одоо энэ тэмцээх өрсөлдөөнтэй явагдсан волейболын тэмцээн за хасагдах журмаар одоо зохион байгуулагдаж суглаагаар явагдсан. За ингээд волейболын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөхөд за гинтэн дөржийн үр хөвгүүд бас үнэхээр одоо чадварлаг сайхан амжилтыг үзүүлсэн. Батмаг хаглагчтай 1-р ойронд орсон бол за 2-р ойронд мөн одоо гинтэн дөржийн үр хөвгүүд шинэ үер хаглагчтай баг нь 2-р ойронд орсон амжилтыг үзүүлсэн. За 3-р ойронд цэндийн үр хөвгүүд буюу одоо далай зэрэг ахлагчтай баг орлон бусдайгаа манлайллаа. За ингээд волейболын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын шагналыг за баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Гар бөмбөгийн тэмцээнд манай ургийнхан 2 баг ороод хоёулаа нэг 2-р байрыг ингээд эзэлсэн байгаа. Тэгээд маш амжилттай зохион байгуулсан, ургийн наадмын хамттай зохион байгуулсан ажлын хэсгийнхэнд бүгдэнд нь амжилтыг хүсье. Дамбат хайж дулам нарын ургийн баяр наадмын үеэр зохион байгуулагдсан дараагийн одоо уралдаан тэмцээн бол за Олс таталтын одоо тэмцээн байлаа. За Олс таталтын тэмцээн бол үнэхээр одоо сүрсэлдөөнтэй хүчийг шавхсан за бяр ухааныг одоо харуулсан ийм одоо тэмцээн болсон. За мөн л одоо бас нэлээ 20 гаруй баг одоо орсон ширүү өрсөлдөөнтэй ийм одоо тэмцээн болсон юм аа. Тэгээд баг болгон одоо өөрсдийнхөө ураг удам төрлийн за тэгээд одоо гэр бүлийнхаа нэр хүндийн төлөө бас нэрийг гаргах өөрсдийнхөө хүч чадлыг одоо гаргах тэмцээний шагнал байранд орохын төлөө бас нэлээд ширүүхэн одоо өрсөлдөөнүүдийг гаргасан байгаа. За ингээд Олс таталтын тэмцээн бол одоо мөн одоо хасагдах журмаар одоо зохион байгуулагдаж эхнээсээ энэ тэмцээний өрсөлдөөн за бүгд л одоо бас хамгийн одоо хүчийг шахаж одоо Олс таталтын тэмцээнд оролцсон юм аа. За ингээд Олс таталтын тэмцээн өндөрлөхөд 1-р ойронд Сангидөржийн үр хүүхдүүд буюу алтан гэрэл ахлагчтай 1-р орсон бол 2-р ойронд Сангидөржийн үр хүүхдүүд буюу алтан хуйг ахлагчтай баг 2-р ойронд орж за 3-р ойронд Жигдэржийн үр хүүхдүүд за Бацаахан ахлагчтай баг орж бусдыгаа манлайллаа. За ингээд Олс таталтын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын шагналыг за баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Дамбат хайж Сангидөржийн Шимцэрэг үр хүүхдүүд бид нэр Олс таталтын тэмцээнд тэргүүн байр дийдсэн байгаа. Баяртай байна. За мөн одоо хурууны тэмцээн буюу одоо хуруу дахь тэмцээн бас нэлээ өргөн дэлгэр зохион байгуулагдсан. За хуруу дахь тэмцээнд бол мөн одоо багийн системээр одоо зохион байгуулагдаж нэг багаас 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож за тэгээд одоо бөхчлөх буюу хасагдах журмаар одоо багууд маань хоорондоо хуруудаж за хамгийн олон ялалт байгуулсан баг нь бол одоо энэ тэмцээний ялагчаар тодорох ийм одоо системээр хурууны тэмцээн зохион байгуулагдсан. За хурууны тэмцээн бол өрсөлдөөнтэй, за хортой, шартай, за тэмцэлдэнтэй, наргаантай, дуутай, шуутай бол үнэхээр одоо ширүүн тэмцэлтэн донд хурууны тэмцээн бол амжилттай явагдаж өндөрсөн юм аа. За ингээ хурууны тэмцээн өндөрлөхөд 1-р ойронд Должингийн үр хүүхдүүд буюу амар 50 ахлагчтай баг 1-р ойронд орсон бол за 2-р ойронд Цэндийн үр хүүхдүүд буюу Бачгарал ахлагчтай баг 2-р ойронд орж за 3-р ойронд Сэнгаравдангийн үр хүүхдүүд буюу Бадам гарав ахлагчтай баг 3-р ойронд орсон амжилтыг үзүүллээ. За ингээд хурууны тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд одоо шалгарсан баг тамирчдын шагналыг за баяр наадмын шагнал гардуулах үеэр гардуулан өгч баяр хүрээ цаашдынх нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг өсөж ирсэн байгаа. За хурууны тэмцээний араас Дэмбэний тэмцээн
явагдсан. За ингээд Дэмбэний тэмцээнд бол мэдээж энэ цаг үед бас энэ ураг удмаас төрөн гарсан олон сайхан чадварлаг дэмбэчид өрсөлдсөн байгаа. За ингээд Дэмбэний тэмцээн бас онд сонирхолтой, өрсөлдөөнтэй олон одоо шух гарсан, олон одоо бас энэ тэнцвүүхөө өрсөлдөөн дундаас нэгдүгээр байранд төр тогтох орсон бол хоёрдугаар байранд Мөнхбат одоо орсон амжилтыг үзүүлж одоо бусдыгаа манлайлсан гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За ингээд одоо Өвөрангай аймгийн богд сум зохион байгуулагдсан Дамбат тайж Дулам нарын ургийн баяр наадмын 1600 гаруй хүмүүсийн дунд зохион байгуулагдсан спортын 5 төрөл тэмцээн бас өргөн дэлгэр үзүүштэй болж өндөрлсөн байгаа. За өсвөрийн хүүхдүүдийн дунд шатрын тэмцээн зохион байгуулагдлаа. За уулгуу талын цусгийн тулаан гэдэг одоо оюун ухааны шатрын тэмцээнд за тус урагт одоо хамааралтай ургийн баяртаа хүрэлцэн ирсэн олон одоо өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн. За эхний өргөөсөө эхлээд энэ цөөхөн өрсөлдөөнөөр дүүрэн өрсөн шатрын тэмцээн өндөрлөхөд за Батмөнхийн Тэмүүлэн 1-р байранд орсон бол Галуудрахын Буянбаатар 2-р байранд орлоо. За 3-р байранд Сэндэн сүрэнгийн Төгсбаатар орж за тусгай 4-р байранд Хатан Заяа орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд өсвөрийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээнд амжилтанд оролцсон хүүхэд багчуудын шагналыг за зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За манай аав Нацгийн намхай дөржин улсын 2-р зэргийн тамирчин аймагтаа маш олон удаа аав ийм хүн байд юм аа. Олон түмэн маань шатрын намхай дөрж хэмээн алдахтай тийм хүн байсан юм аа. За тэгээд өр хүүхд бид аавынхаа нэрийг мөксүүлэх зорилгоор шатрын тэмцээн ур удмынхан дотроо зохиосоо. За тэгээд амжилттай байрласан бүх оюунлаг хүүхдүүдтэй илүү их амжилт хүсье аа. За энэхүү 3 өдрийн турш зохион байгуулагдсан Өвөрангай аймгийн богд сумын гүн усны 4-р өгийн төвдөр зохион байгуулагдаж байгаа Дамбат тайж Дулам нарын ургийн баярын одоо 2 дахь өдрийн үйл ажиллагаанууд дандаа одоо уралдаан тэмцээн, спортын одоо уралдаан наадгаагаар амжилттай явагдаж өндөрсөн бол за 3 дахь өдрийн үйл ажиллагаанууд бол за ургийн баярт зориулсан Бэсрэг баяр наадмын үйл ажиллагаанууд байсан юм аа. За ингээд баяр наадмын хүрээнд баяр наадмын нээлттэй арга хэмжээ, хурдан, соёолон, шүтлэн, дааган одоо мордын уралдаан, за үндэсний өхөн барилдаан, өсвөрийн үндэсний өхөн барилдаан, за зэрэг одоо бас олон зүйлүүдээр бас энэхүү Бэсрэг баяр наадам зохион байгуулагдсан. За мөн одоо үндэсний шагаан 10 оны тэмцээн бол одоо энэ Бэсрэг баяр наадмын үеэр зохион байгуулагдсан байгаа гэдгийг та бүхэнд дуулгах таад байна. За ингээд Бэсрэг баяр наадмын бас албан ёсны нээлттэй арга хэмжээ босон. За албан ёсны нээлттэй арга хэмжээнд за урлагмаас гарсан урлаг соёлынхан айдуугаа өргөж мөн одоо Монгол Улсын их хурлын гишүүд одоо хүрэлцэн ирж таньхуу одоо ургийн баярт бас оролцож мэдлэгээ дэвшүүлсэн байгаа. За ингээд Бэсрэг баяр наадмын нээлттэй арга хэмжээг үздэцгээе. За эрхэм хүндэт Дамбат Дулам уугийнхаа нийт ахын дүүстэй дахин мэд дэвшүүлье. За өнөөдөр ингээд баяр наадмын маань үйл ажиллагааны нээлт инхүү эхлэж байна. Нээлтэнд байна сумын засаг дарга зүй өдрөх эрхэм гишүүн, улсын их хурлын гишүүн, хос баяр гишүүн маань хүндхэн урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Та бүхэнд ингээд нээлтийн үйл ажиллагааны инхүү эхэлснийг мэдгдэе.
дулам гэж овгөлж ургийн баяраа тэмдэглэж байгаа нутгийн ахын дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Бидний энэ сайхан богд нутаг энэ ахын дүүс маань хэдэн үеэрээ бид нар энэ сайхан нутагтаа амьдарч ирсэн. Тэгээ энэ нутгийн уугуул энэ олон сайхан хүмүүсийн үргэлжлэл болсон та бид бас азтай юм. Миний хувьд одоо энэ сайхан нутагт төрж өссөндөө үргэлж багтахж явдаг. За манай вогдсон бол 5311 одоо хүн амтай 318,715 толгой малтай. За нийт одоо хүн амын 37.5%-ийг одоо тэгээс 18 насныхан. За ингээд 9.4% манай ахмадууд эзэлдэг. 509 ахмадтай. Үүн дотор 80-аас дээш настай одоо 17 ахмад байдаг. За үүн дотор одоо 90-аас дээш настай 7 ахмад байгаа. Өнөөдөр энэ ураг удмын хамгийн өндөр настай ахмад нь өдөгөө одоо 93 настай Чимэцэр эгч байгаа. Тэгээд Чинцэр эгчтэй бас эргүүлэн сайн сайхан бүхний өсөө өрөөё. За ингээд манай богд сумын 5311 хүн ам болвол үндсэндээ нэг 12 ураг төрлийн хүмүүсээс одоо бүрддэг. Энэ одоо нийт хүн амын маань 10 гаруй хувийг одоо дамд хайж дулам нарын одоо хүн ам одоо эзэлдэг юм аа. Ингээд өнөөдрийнхөө ураг удмынхаа үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эрхэм одоо та бүхэндээ удам угсаагаа судлан таних ураг төрлөө дээдлэн хүндэлж буурлуудынхаа буйныг дааж дүүрэн амьдралтай төвшин жаргалтай явахыг өлзөөтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлэн мэдчилээ. За манай аав нь 1961 онд Хөтөлбөрийн баатар болж Монгол улсын сайн малчныг 56 онд авч ирсэн юм байна. Тэгээд одоо аавынхаа хойч үе болсон энэ манай энэ ахын дүүс энд цуглаад миний ээж одоо 12 хүүхэд төрүүлж өсгсөн. Тэгээд аав маань Хөтөлбөрийн баатар болдог гол учир нь бол одоо ээжийн минь тус маш их байсан гэж ингэж бодож байгаа. Тэгээд ээжийнхээ өр удам энэ дулам дам тайжийн удмынхандаа энэ баярын мэндийг хүргээд одоо сайн сайхан бүхнийг өссөн өрөөе. Бид олуулаа болсон байна. Өшөө олуулаа болох болтоо гэд өр саддаа сайн сайхныг өссөн өрөөж байна. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ битгэн Өвөрангай аймгийн богд сум зохион байгуулж байгаа Дамбат тааж дулам нарын ургийн баяр наадмын хурдам соёл насын мөрдөө уралдааны хүрхэ бэлэн болсон байна. За ингээд газар нутгийн олон сайхан одоо суух хурдан хөлгөөд 40 гаруй одоо хурдан соёл өнөөдөр баяр наадмын хурдан соёл насын мөрдөө уралдаанд бас бүртгэгдсэн байна. За аймаг сумын дайтай ийм одоо бас баяр наадам бол болж байгааг үзэгч тахан харж байгаа хаа. За энэхүү эрхэм үзэгчтэй Дамбат тааж дулам нарын
Ургийн баяр наадмын хурдан одоо соёл насан мөрд гарааны 6 дээр сэргийж байгаа торгон мочийг одоо үзэгч та бүхэн харж байна. Хамгийн наадлаар улаан цээж нэмнэтэй галтруур одоо урчлаа. Өрөн аймгийн богдсмын алдар туяа шиврийн баасангийн одоо хурдан галтруур өнөөдрийн баяр наадмын хурдан соёл насан мөрд дурлааны өнгөн дээр одоо гарч ирсэн байна. За тэнд дундуур одоо нэг загал үрээ одоо уршиж байгаа шиг байна. Өр ханга аймгийн богдсмын аймаглал Жансан хорлын Цэдүүсрэнгийн хөө Атар саагны одоо хурдан загал үрээ одоо бор үрээ одоо харагдаад өнгөрлөө. За одоо бүтэн биеэрээ шар үрээ хөтөллөө. Өр ханга аймгийн хархан дулаансан байт дэлгэр сайхны шар үрээ өнөөдрийн баяр наадмын ургийн баяр наадмын хурдан соёл насан мөрд дурлааны хөдөлсөн бол хамгийн цаатлаар буган галтар үрээ одоо уршиллаа. За тэр одоо буган галтар бол одоо Өр ханга аймгийн 30 улсын уяач лаг дутгийн содном шамдгийн одоо хурдан галтар үрээ. За ингээд Өр ханга аймгийн хархан дулаансан уяач дэлгэр сайхны шар үрээ 2 дээр 3 дээр Өр ханга аймгийн богдсмын сумын алдар туяач ширийн баасангийн одоо хурдан харуурыг халтар үрээ гэсэн. За ингээд энэ гурван үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан соёл насан мөрд дурлааны өнгөн дээр гарсан бол хамгийн цаатлаар нэг бор үрээ Өр ханга аймгийн хайрхан дулаансан аймаг алдар дээр Батмөнхийн гомсонгийн одоо хурдан бор үрээ одоо гарч явах шиг байна. 035 дугаартаа урдааны зам дуудсан 33 дугаартаа Өр ханга аймгийн богдсмын 3 дугаар ангиж Там усрын ганцлуу одоо хурдан үрээ бас өнгөний үрээнүүдээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо Өр ханга аймгийн богдсмын аймгаал Дамжинсангийн Батуулын үеж хурдлуулж байгаа 9 үхэгийн одоо хурдан хээр үрээ энэ 5 дээр одоо гарч ирсэн маань шар чэйж нэмнэтэй хээр үрээ одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд 4 өрөөний хооронд одоо дөмөхгүй уралдаан гарахандаа үзэгчтэй. За барай бол одоо үндсэндээ нэлээ дөхөж байгаа хаа хүүхдүүд одоо бас хараад одоо бас мордоо нэлээ урагшуулж явах шиг байна. За Өр ханга аймгийн богдсмын 4-р ангиж Хатар сайхны яган бор одоо өрцөлсөн. За энэ одоо Баянгар аймгийн Баян лагсмын 100 жилийн баяр дамуу үзүүдэд Сумынхан баяр наадамд бас айрх зүүрэм. За 2 дээр Өр ханга аймгийн Төрөгсмын уяач Отгон баярын одоо хурдан хэрүүрэм. 3 дээр Өр ханга аймгийн Тарагцсан аймгийн алдартай Бетон сойр үеж урдуулж байгаа. За эдэр жүлтмээ одоо хурдан хэрүүрэм. За 4 дээр одоо Содом шондон галтар үрээ гэсэн. За яган бор үрээ одоо уршиллаа. Өнөө жил одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан өгшөлтөө үрээ. Өр ханга аймгийн богдсмын ардын үсгэлийн баяр наадам төрүүлээд Баянгар аймгийн Баян лагсмын баяр наадамд амуу үзүүц үрээ шүү дөрвсөн. За 2 дээр одоо Отгон баярын одоо хурдан хэрүүрээ уршилж байгаа. За Өр ханга аймгийн Төрөгсмийн уяач Отгон баярын одоо хурдан хэрүүрээ. За Өр ханга аймгийн Төрөгсмийн уяач за Дохтгийн үеж хурдлуулж байгаа Отгон баярын хэрүүрээ бол 2 дээр одоо уршилж байгаа шүү. Сүхбаатар аймгийн Дэмчгийн унгаадуу Баянгол сумцхан бос өсвийн уралдаанд айрх зүүрэм. За Өр ханга аймгийн 30 сумын уяач Содом шондгийн лаг дутгийн Содом шондыг одоо хурдан галтар үрээ 3 руу ороод ирсэн. За Өр ханга аймгийн Тарагцсан аймаг алдартай Бихатын гос үеэр үеж хурдлуулж байгаа. За Өр ханга 30 сумын уяач эдэр жүлтмээ хурдан хээр үрээ ингээд 3 дээр гараад ирсэн. За ингээд энэ 3 үрээ 4 үрээ одоо өнөөдрийн баяр наадмын одоо энэ ургийн баяр наадмын хурдан соёл насан мөрдийн уралдааны хөдлөөд бол арын өрнөөс нэлээ итгээд одоо хосоллаа. За ар дээр 2 үрээд орж исэн. 44 дугаартаа уралдааны Өр ханга 39 мөч Инх сайхны харуурай 5 дээр үзэгчтэй. За 6 дээр Өр ханга аймгийн хайрхан дулаансан аймгийн алдар туяач Батмөнхийн гомсонгийн одоо хурдан бор үрээ гэсэн. За ингээд энэ 2 үрээ бол одоо 5 6-гийн бөөрөн дээр өнгөний 4 үрээний араас одоо зүтгээд урагшилж байгаа. За Содном шондгийн галтар үрээ жоох хөлийнх нэр чин суугаад за сулраад арын 2 үрээ одоос ирж байгаа юм байна шүү. Өр ханга аймгийн 39 мөч яач Инх сайхны харуурай Өр ханга аймгийн хайрхан дулаансан аймгийн алдар туяач Батмөнхийн гомсонгийн одоо хурдан бор үрээ гэсэн 2 үрээ за одоо урагшлаад бас ороод ирлээ. За ингээд эдэр жүлтмийн хурдан хэрүүрээ 2 дээр Өр ханга аймгийн Төрөгсмийн уяач Отгон баярын Дохтгийн үеж хурдлуулж байгаа Отгон баярын одоо хурдан хэрүүрээ 2 дээрээ. За ингээд энэ 2 үрээ бол одоо бор үрээний ар дээр яг одоо дараатай сайхан урагшилж байгаа үзүүр дээр одоо бас бор үрээн дээр одоо очиод бас суралцахыг бол баях газаргүй юм. За Өр ханга аймгийн хайрхан богдсмын аймгийн алдартай Цэдүүсрэнгийн одоо үеж хурдлуулж байгаа Өр ханга аймгийн богдсмын та түүнийхөө Атар сайхны одоо нэр дээр урж байгаа бор үрээ хөтөлцөөвээрээ. За бор үрээ бол одоо энэ жил яахан аргагүй хурдан байгаа үрээ л дээ. Өр ханга аймгийнхан богдсмын ардын үсгэлийн баяр наадам төрүүлээд за Баянгар аймгийн Баян лагсмын 100 жилийн баяр наадамд одоо оролцсон тэр 60 70 гаруй одоо үрээнээс одоо бас амуу үзүүд одоо хурдалсан ийм одоо хурд үрээ бол энэ бор үрээ байгаамаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан өгшөлтөө үрээ. За ингээд одоо энэ өөрөө одоо урагшлаад бас өнөөдрийн баяр наадам за ард дээр нь хээр үрээг авчирлаа да үзэгчтэй Дохтгийн хээр үрээг авчирсан Дохтон баярын хээр үрээг одоо авчирсан. За бор үрээг зүтгүүлсэн барай бол одоо үндсэндээ бол ойрж байгаа байна орж иж байгаа маань ингээд Өр ханга аймгийн богдсмын за Дамбат тайж Дулам нарын одоо ургийн баяр наадмын хурдан соёл насан мөрд дурлалдаад Өр ханга аймгийн богдсмын Хатар сайхны бор үрээ төрүүлж Өр ханга аймгийн Төрөгсмийн Отгон баярын амуул зүүдэж Өр ханга аймгийн 39 эдэр жүлтмийн хэрүүрээ айрын 3 дод ордлоо. За ингээд энэ 3 үрээ бол дарын үнээсээ хоолхон байгаа юм. За 4 дээр Өр ханга аймгийн 39 мөч яач лаг дутгийн Содом шондыг одоо хурдан үрээ орж ирсэн бол за 5 дээр одоо энэ сүгийн одоо хурдан хээр үрээ одоо араас дараад орж байгаа юм байна. За Өр ханга аймгийн 39 Инх сайхны 10 үрээ 6 7 дээр Өр ханга хайрхан дулаансны гомсрэнгийн Батмөнхийн гомсрэнгийн одоо хурдан бор үрээ одоо хурдалчлаа.
Өөрөөр цагаан дацуулаа. Тэгээд мөрөөнийхэн тухай яриад. Урангамын дөрвсөн Самбатарт байж өцөөрч гэдэг юм байна. Нүрэ маань Скотланд дэмжих унгаа үрэ. За өмнө яаж уралж ирсэн? Энэ жил 30-ийн бүс ам үзүүдэд. За. Энэ богдын 100 жилд ам үзсэн. Богдох гарын дэрч. За баярлалаа. За баярлалаа. За өөрөөр цагаан дацуулаа өрөөнийхэн тухай яриад. За би өргөн богд Батбатар гэдэг юм байна. Хэвээр цаг араас тэглээ. Скотер асахтай нугаад байгаа. Өмнө яаж уралж ирсэн вэ? Айгуу 3 орсаад байгаа. Өнөөдөр айгуу юм шүү дээ. Тэ? Аян голын бүс 3 Тэгсэн. За тэгээд ургийн баяр хийж байгаа хүмүүст хандаж байна. За нурган хийж байгаа манайх нурганы бод. Баяр мэндүргээ. Баярлалаа. За өөрийгөө цагаан тайлбар. Би цаг тогтхон саднуусэндөө энэ манай Макс гамбалт онгаа одоо манай хойч яа надаа баярлаа. Ургийн баяр хийж байгаа хүмүүст хандаж байна. Энд дэрсэн net ургийн баярхандаа тэгээд баярлалаа. Тэгээд цагаан баярлалаа л шүү дээ. За баярлалаа. Арга 3 орлоо. За өвөө энэ нэр дээр ярьж үлдэн бүдүүний дээр. Тэгсэн манай дүүнд ирсэн. За хэрвэрнийхэн талаар энэ жил хэд боглоо. Энэ жил одоо 2 дахь орлож байна. Оюун сүмийн сургуулийн хойд долоолсон. Тэгээд өнөөдөр энэ дэрч орлоо дарга 3 орлоо. Ургийн баярын одоо өр хүүхдүүдэд ургийн баяр наадамд одоо төрүүлсүүрээ. За тэгээд өрөөнийхэн тухай яриад өөрийгөө сайхан танилцуулах юу? За би богдсмын атгуураа мөн Скотландс авах шилтаа. Нямцраг гэж хөөс авчихсан. За энэхүү Дамтайж дулам нарын ургийн баяр наадмын хурдан Сеул насны морьдын уралдаанд төрүүлж яригдсан морьдын цолыг дуудаж бай шагналыг одоо гардуулах арга хэмжээ өгдөж байна. За ингээд төрүү морийг одоо бас моциклоор байлсан байгаа. За тэгээ ер нь одоо бас хурдан морь уяачдын одоо хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн нэлээ өндөр бай шагналтай. За тэгээд одоо бас аман үзүү арийн 3 4 5 одоо хордлон морьдыг өрөмжлөл медаль мөнгөн шагналаар одоо шагнасан ийм сайхан одоо бас уралдаан нэг одоо бас зохион байгуулсан юм аа. За эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ бид Өрөнгө аймгийн богд цом зохион байгуулагдсан Дамтайж дулам нарын ургийн баяр наадмыг одоо бүрэн эрхэлж байгаа. За өнөөдрийн баяр наадмыг хурдан шүдэл насны морьдын хүү гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харж байна. 44 одоо алтан туурд өнөөдрийн баяр наадамд одоо бүртгэж гарч ирсэн Өвөр ханга аймгийн богд цом аймгаалд Тавсрангийн бүрөвдөрчин одоо хурдан хээр үрээ 44 үрэг одоо хөдлөөд одоо гарч харагдаж байна. Ард дээрэн зээр дээр Өрөнгө аймгийн Баянгол сумын Сэрэн дагун одоо хурдан зээр дээрээ гарч ирсэн Өвөр ханга аймгийн богд цом яач Дамтан сүвэний Отхон болтон бор дээрээ цаад бор үрээ цаадлаар 4 5-ын бөөрөн дээр одоо гарч ирж байгаа харагдаж байна. Өнгөний 6 үрээ өнөөдрийн баяр наад 4 үрээ 5 үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан Соёл насны морьд уралдаанд хөдөлсөн Өвөр ханга аймгийн богд цом аймгаалд Тавсрангийн бүрөвдөрчин хээр үрийн зөв талаа нь хонгор үрээ гарч ирлээ. Энэ хонгор бол Өвөр ханга аймгийн богд цом 2 дугаар үеэс сайн жимэтмийн одоо хонгор үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан шүдэл насны морьд уралдаанд хөдөллөө. 2 дөрөв Өвөр ханга аймгийн богд цом Тавсрангийн бүрөвдөрчин одоо хурд дээр. За 2 дөрөв Өвөр ханга аймгийн богд цомын 4 дугаар үнгийн Дамтан сүвэний Отхон болтон хурдан бор үрээ 3 дуу одоо 2 дуу одоо шургуулж байгаа харагдаж байна. За 4 дээр одоо 3 дээр Өрөнгө аймгийн богд цом аймгаалд Тавсрангийн бүрөвдөрчин одоо хурдан хээр үрээ 4 дээр Баянголын за Цэрэн дагын одоо хурдан зээр дөрэ гэсэн үрээнүүд ингээд за тэгээд одоо арын өрөөнүүд нөмрөөд одоо орж ирж байна. За өнөөдрийн баяр наадам бол одоо сүнхээр өргөн дэлгөр одоо Сум аймгийн одоо бүсийн наадамтай зүйрлэхүүз ийм одоо бас олон хурд хурдан өлгөөд 3 аймгийн 13 сумдын одоо уяачид хүрсэн ирж уралцсан ийм одоо түүхэнд үлдэхээр одоо ийм сайхан баяр наадам одоо уралдаан болж байгааг одоо та бүхэндээ бас хэлгээд таа байна. За дунд нь задгаад илтэ улаан цайгийн өнөдөө хул өрөө ороод ирсэн Өвөр ханга аймгийн Өмнөг аймгийн Мандал бас аймгаал зардж байж баяр сайхны хул өрөө одоо бас 5 6-гийн бөөрөн дээр одоо орж иж харагдаж байна. Өвөр ханга аймгийн төрөксмийн Монгол улсын аварга машин Дэмбэрэл дэржин бор өрөө одоо араас одоо нэлээ ширүүг үлдээ орж ирлээ. Энэ шар чэйж нэмнэтэй улаан касган малгай тавгад онцоо Өвөр ханга аймгийн төрөксмийн Сүмэн алдарт байж Адиа цэрэнгийн одоо хурдан зээр дээр одоо нэлээ ширүүг үлдээ орлоо. Өвөр ханга аймгийн 12 дугаарт Өвөр ханга аймгийн богд цом аймгийн алдарт байж Гамболдын урд нь хээр үрээ манай зурлаачийн дуранд одоо харагдаад өнгөрлөө.
За ингээд одоо 049 дугаартай Өвөрангай аймгийн Төрөг сумын алдарт байж та эцгийн одоо ухаан ураа бол одоо өнгөн дээр Хурдан соёлын сумын дурлааны өнгөн дээр одоо гарч ирсэн маань аймгийн алдарт байж эцгийн зээр дүрээ одоо хөтөлсөн байгаа харагдаж байна. За наадлаар одоо бор өрөө одоо урагшилж байгаа 3 дээр Өвөрангай аймгийн Төрөг сумын Монгол Улсын аварга малчин Дамжин Тэмбэрэл оржийн одоо хурдан өрөө дааганда Өвөрангайгийн баян наадамд одоо айргаж ирсэн. За 08 дугаартай хурдан бор өрөө одоо ороод ирсэн харагдаж байна. За энэ одоо Говьалтай аймгийн Баян улсын Монгол Улсын манлаа яач аймаг одоо яач Ажээсрийн мөнгчингийн одоо аймаг алдарт мөнгчингийн одоо хурдан бор өрөө тэр улаан ирээн хувцастай хөтөнцөн бор өрөө ороод ирсэн. Наал дээр нь 109 дугаартай бор өрөө одоо ороод ирсэн урагшилж байгаа. За ингээд өнөөдрийн баян наадмын өнгөний хүрээнүүд их ширүүх үйлдэл хурдан шүднээс мөр дурлааны хөтөлсөн. За одоо өнгөн дээр Өвөрангай аймгийн Төрөг сумын Монгол Улсын аварга малчин Тэмбэрэл дэржийн одоо хурдан бор өрөө, 2 дээр Өвөрангай аймгийн Богд сумын 4-р өнцөг Дамжин зэмэний отгон болтын бор өрөө, 3 дээр Өвөрангай аймгийн Богд сумын аймгийн алдарт уяач Тавсрынгийн бүрэг дэржийн одоо хурдан өрөө. За 4 дээр Өмнөг аймгийн Манлаа сумын аймгийн алдарт уяач Баяр сайхны одоо хурдан хээр өрөө. За 5 дээр зээр дүрээ одоо орж ирсэн 109 дугаартай хурдан бор өрөө өнөөдрийн баян наадмын өрөөнүүдийн өнгөн дээр нэлээд ширэг орж ирлээ. 12 дугаартаар цаадлаар хээр өрөө одоо орж ирж байгаа. За тэр одоо хээр өрөө бол одоо Өвөрангай аймгийн Богд сумын 3 дугааргийн аймгийн алдарт байж Гамбалтын одоо хурдан хээр өрөө гэсэн. За ингээд энэ хүрээнүүдэд одоо өнөөдрийн баян наадмын хурдан шүднээс мөр дурлааны өнгөний хүрээнүүдийн ар дээр одоо зүтгээд одоо урагшилж байгаа урагшаа. За ингээд одоо энэ хүрээнүүд одоо урагшаад сүзүүрийн хойруудаар очоод бас суралцахыг бол одоо байх газаргүй. Өнгөний нэг хэдэн өрөө нэлээд шитгээтэй ширүүг үйлдээд хурдан шүднээс мөр дурлааныг хөтлөөд удаагаар авцсан. Бид хүн тав хүндээ Өвөрангай аймгийн Богд сумын гүн усны 4-р зохион байгуулагдсан. За Дамбатайж тулам нарын одоо ургийн баян наадмыг одоо хүргэж байгаа. За ингээд өнгөний 4 өрөө одоо тасарсан. 4 өрөөний ардаа сая 5 өрөө одоо орж ирсэн. 4 дээр Өвөрангай аймгийн Богд сумын аймгийн алдарт Тавсрынгийн бүрэг дэржээ одоо хурдан хээр өрөө. За 3 дээр одоо Өмнөг аймгийн Мандал аваа сумын за энэ ургийн одоо хөргөн хүн аймгийн алдарт байж Баяр сайхны одоо хурдан хул өрөө. За хамгийн наадлаар одоо Өвөрангай аймгийн Төрөг сумын аймгийн алдарт байж Бага Озрын нохооцгооны унган адуу Өвөрангай аймгийн Богд сумын 4-р өгийн уяаш Дамжин зэмэний отгон болтын бор өрөө. За хурдан шүднээс мөр дурлааныг Өвөрангай аймгийн Төрөг сумын Монгол Улсын аварга малчин Тэмбэрэл дэржийн одоо хурдан бор өрөө хөтөлсөн байгаа. За энэ халдар бор өрөө одоо дааганда Өвөрангай аймгийнхаа баяр наадамд одоо сайргаж ирсэн. За шүдлэн өрөө болоод одоо олон наадамд одоо айрагдад төрүүлж ирсэн ийм одоо хурдан өрөө. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан өрөө одоо шүдлэн насны мөр дурлааныг хөтөж урлаж байгаа. 4 өрөөний хооронд бол одоо дөмөкөө уралдаан гарахыг бол байхгүй зэрэг. За бүгдээр одоо аймаг сум орнотын чанартай олон наадамд айрагдад төрүүлсэн ийм одоо хурдан өрөөнүүд одоо Монгол Улс Дуламтайж Дамбатайж тулам нарын одоо ургийн баян наадам хурдан шүдлэнээс мөр дурлааныг хөтөлсөн байгаа. За Дэмбэр дэрж улсын аваргын одоо хурдан хээр өрөө хөтөлсөн ивэрэ Өвөрангай аймгийн Төрөг сумын. За 2 дээр Өвөрангай аймгийн Богд сумын Дамжин зэмэний отгон болтын одоо хурдан бор өрөө. 3 дээр Өмнөг аймгийн Мандал аваа сумын аймгийн алдарт байж Баяр сайхны одоо хурдан хээр өрөө. 4 дээр Өвөрангай аймгийн Төрөг сумын аймгийн алдарт байж за Тавсрынгийн бүрэг дэржээ хээр өрөө гэж одоо энэ 4 өрөө л одоо ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан шүдлэнээс мөр дурлааны өнгийг одоо тодорхойлохоор байх гэж зэргүүлгээд урагшилж байна да. За бор өрөө одоо өнгөн дээр бүр дасраад одоо гараад ирсэн юм байна. Өвөрангай аймгийн Богд сумын Дамжин зэмэний отгон болтын бор өрөө харын өрөөд нэлээд одоо холхон дасраад одоо гараад ирлээ. Өвөрангай аймгийн Төрөг сумын аймгийн алдарт Бага Озрын нохооцгооны унган адуу юм байна лээ. За ингээд одоо бор өрөөр өнөөдрийн баяр наадамд одоо төрүүлэх нь одоо тодорхойлж байгаа юм. Дүүрэн 60-таа одоо 60-таа л одоо урагшилж байгаа одоо үзэгч таах хүн одоо харж байна. За ингээд одоо Өвөрангай аймгийн Богд сумын гүн усны 4-р өгийн нутагт дэвшгэрт одоо 3 өдрийн турш зохион байгуулагдсан. За Дамбатайж тулам нарын ургийн баяр наадмын хурдан шүднээс мөр бараанд орж ирээд Өвөрангай аймгийн Төрөг сумын уяач за Дамжин зэмэний отгон болтын бор өрөө төрүүлэн гэж төмөө олныг басгаж байгаа торгон мөчийг одоо үзэгч таахын харж байна. За ингээд арын 3 өрөөний хооронд бол сүрсэлтэн бол гарахыг бол гарах бах. За одоо аргашаа харъя. За отгон болтын бор өрөө одоо хол төсрөл тогтоогоо төрүүллээ. За 2 дээр мөн Өвөрангай аймгийн Төрөг сумын Монгол Улсын аварга малчин Дэмбэрэл дэржээ одоо хурдан бор өрөө одоо орж ирж байна. 3 дээр Өвөрангай аймгийн Төрөг сумын аймгийн алдарт байж Бага Өвөрангай аймгийн Богд сумын аймгийн Тавсрынгийн бүрэг дэржээ одоо хурдан хээр өрөө. За 4 дээр Өмнөг аймгийн Мандал аваа сумын Баяр сайхны одоо хурдан хул өрөө одоо орсон бол 5 дээр энэ Өвөрангай аймгийн Төрөг сумын алдарт байж Ажээсрынгийн одоо хурдан зээр дээр айргийн 5-д одоо хурдалчлаа. Араас гээд айргийн 5-д одоо хурдаллаа. Эхний 5 өрөө 10 өнөөсөө бас одоо холхон орж ирж байгааг үзэгч та бүхэн одоо харж байгаа бах. За ингээд эхний 5 өрөө одоо ороод ирсэн. За Говьалтай аймгийн Алтай сумын уяач мөнгчингийн одоо хурдан бор өрөө 6 дараа одоо хурдалж байгаа харагдаж байна. 3 дөрөө 6 дараа одоо хурдаллаа. За 12 дугаар та хурдааны замд орсон. Хээр өрөө 7 дараа одоо орж ирлээ. Богд сумын 4-р өгийн уяач
Тонцгийн бор үрээ төрүүллээ. Баяр хүргэе. За баярлалаа. Сайхан наадам сайхан уралдаад морь дөрүүлж ирсэн баяртай байна. Бор үрээ тухай хэлээ. Бор энэ нохоцгаахын аймаг алдарт. Нохоцгаахын монгорээ. За манай наач энэ уурангад үйсэн. Сайхан ургийнхан заа. Энэ ургын баяраа хийж байгаа. Энэ богчуудаа баярын дөргий сайхан байна. Орой харагдлаа. Баяртай байна. Ургын баяр хийж байгаа хүмүүс таа. Тэгээ энэ ургын баяр хийж байгаа хүмүүст ажил хөдөлмөрт нэрүүлэх сайн. Ажил хөдөлмөрийн амжилт хүсье. Хэрүүлэх сайн сайхан хэрэгсэе. Баяр үрээ. Харагдлаа баяр хүргэе. За баярлалаа хэр үрээ минь. Сая 3 хоногийн өмнө улсын бусд олоолчод ирсэн. Амралтан жахаа ойртох жах шиг байна. 3-аар төглөө. За энэ сайхан наадам хийж байгаа ургийнхан даандаж өглөө. За энэ ургийн баяр хийж байгаа бүх хүмүүстээ сайхан баярлцаагаарай. Наадам сайхан зохион байгуулалтаа болж байна. Өнөөдөр сайхан уралдлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр өөрөнгөө дээр сайхан наадж сэтгэлээ байна. За сайхан байна. Би дамдаж ургийн хөргөө хүн байгаа. Зомгоо мандаа уусан байна. Аймаг алдарт бас баяр санаатай хүн байна. За дөрөмөө сайхан уралдлаа. Өнөөдөр өмнө яаж уралж байсан бэ? Өнөөдөр аваа мод 2-4 жийсэн. Дүүрээ сайхан харагдлаа. Баяр хүргэе. За тэглээ. Өөрөнгөө аймаг Төргсүм сумын алдартай Жадиатар гэдэг юм байна. За миний хавдуур Дорнод аймгийн Сэргэлэн зүй Гардиа очрот гэдэг нөө гадуу. За тэгээ өнөөдөр ургийн наадам сайрагдлаа. Өмнө яаж одоо уралцаа өрөө? За энэ жил ерөөсөө уралдааг үрээ. Сая ногоон тоглолт уралдаад хүүхэд надсан. Тэргээл ирч. За баяр хүргэе. За баярлалаа. За энэхүү дам тайж дулам нарын цолын медалгын наадмын хурдан шүдлэн насны морь дууралдаанд төрүүлж яригдсан төмөн хөдийн цолыг дуудаж бай шагналыг дараадуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд одоо хурдан шүдлэн насны морь дууралдаанд төрүүлсэн морийг одоо мотоциклээр одоо байлж за ингээд амуу үзүүд айргийн 3 4 5 одоо орц мордыг хөрөмжлөл медаль мөнгөний шагналаар одоо шагнаж урамшуулсан үйл явдлыг одоо үзэгч та бүхэн харж байна. За Өрөн аймгийн Богд цэмийн гүн усны 4-р төв зохион байгуулагдсан Дамбат тайж дулам нарын ураг удмынхны одоо баярын үеэр зохион байгуулагдсан үндэсний үхийн барилдаан бол одоо өсвөрийн үндэсний үхийн барилдааны 2 насны ангиллаар бас зохион байгуулагдсан байгаа. За 11-ээс 13 нас, 14-өөс 17 нас гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулагдсан. За 11-ээс 13 насны ангиллийн өсвөрийн бүхэн барилдаан бас үзүүштэй, өхөөрдөм, за он сонирхолтой олон сайхан барилдаануудаар бас дүүрэн өрнөж за энэ наадамд одоо хөрөлдсөн ирсэн үзэгч олон түмэн ургийн баярт одоо хөрөлдсөн ирсэн хүмүүсийн сэтгэлийг хөдлөгсөн ийм сайхан барилдаануудаар дүүрэн өрнөсөн юм аа. За ингээд 11 наснаас 13 насны ангиллийн өсвөрийн үндэсний үхийн барилдаа өндөрлөхөд 1-р байранд Алтан сүхийн элбэг сайхан орж одоос төрүүлсэн амжилтыг үзүүлсэн. За 2-р байранд хишиг дөрж 3-р байранд отхон жаргалын төвшин санаа орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За нийтдээ одоо 53 бүхчүүд одоо барилдаж сүүлд одоо 3 бүх тойргийн журмаар барилдаж өсвөрийн 11-ээс 13 насны ангиллийн бүхчүүдийн маань төрөө үзүүр их шүгэн бүхчүүд одоо шалгарсан. За ингээд 11-ээс 13 насны ангилалд амжилтаа оролцсон өсвөрийн бүхчүүдийн шагналыг баяр наадмын зохион байгуулагчид болон за үндэсний үхийн барилдааны ивент тэтгэн оролцож байгаа гэрүүлүүдийн зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За харин 14-өөс 17 насны ангиллын өсвөрийн үндэсний үхэн барилдаа үнэхээр үзүүштэй үзэгч олон нүрийг суудлаас нь үзүүлсэн гал гарсан ханган барилдаануудаар хөрөнсөн. За тэгээд одоо энэ цаг үед үндэсний үхийн спортоор хичээлж за үндэсний спорт гэлтгүү одоо их спортоор хичээлж амжилт гаргаж байгаа олон одоо шилдэг тамирчин өсвөрийн бүхчүүд маань бас 14-өөс 17 насны ангиллал бас барилдаж за хүч бэр ухаанаа одоо сорин өрсөлдсөн юм аа. За ингээд энэ тэнцвэрх өрсөлдөөнтэй үзүүштэй өргөн дэлгэрүүлсэн 14-өөс 17 насны ангиллын үндэсний үхэн барилдаан өндөрлөхөд за баяр чавхлан өсвөрийн бүх төрүүлсэн бол за өсвөрийн бүх отхон сүхийн жамсран үзүүрлэж өсвөрийн бүх цэрэм батын дүгэрдэрж өсвөрийн бүх бандын санжид моломноор их шүүгт одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд Дамбат тайж дулам нарын ургийн баяр наадмын өсвөрийн үндэсний үхэн барилдааны 14-өөс 17 насны ангиллалд амжилтаа оролцсон өсвөрийн бүхчүүдэд за баяр наадмын зохион байгуулагчид болон за үндэсний үхийн спортыг тэмцээний ивент тэтгэгчдийн зүгээс одоо шагналын гардуулан өгч одоо баяр хүргэж цаашдах нь уралдаан наадам сурлаг хөтөлмөрт нь өндөр амжилтыг хүсье өргөлөө. За орчидоо энэхүү эрх мэдүүд үзэгчтэй Өр хангай аймгийн Богд цэмийн гүн усны 4-р зохион байгуулагдаж байгаа. За Дамбат тайж дулам нарын
ураг удмынхны баяр зориулсан баяр наадмын хурдан даагны уралдаанд одоо бүртгэгдсэн 38 даагийн гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч таавхан харж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны үзүүрийн дагавар нэлээ очтойхон гарч ирээд одоо хурдан даагны уралдааныг хөдөлж одоо гарч байгаа харагдаж байна. За ингээд одоо 4-ийн буурин дээр 5-4-ийн буурин дээр одоо Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгаар дээр сүрэнгийн тавдагчиг өсгөрийн одоо хурдан даагад оршуулж байна. Ногоон цээж нэмнэтэй 126-т Өмнөг аймгийн Булганы Алтан шагаан одоо хурдан дааг 5 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. 2 дээр одоо энэ 99 дугаартай халиун дагад Өвөр ханга аймгийн Богд Цэмэнгүй Зовтгон жаргалын одоо хурдан халиун дагад гарч ирсэн бол наадлаар одоо энэ Цэнгэр хасам модагтай өгтөнсөн Цэнгэр цээжвчтэй уртлагдуугүй эзлээ хүрэн дагад орж ирлээ. За энэ одоо Өвөр ханга аймгийн 39-өөс Содом шандуг одоо Баялготын Содом шандуг одоо хурдан зээр дагад орсон бол 80 дугаартай Өвөр ханга аймгийн Богд Цэмээс Өкөтийн одоо хурдан зээр даг нэвтүүлээд 2 лөө одоо шургуулж байгаа харагдаж байна. За 3 дээр Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгийн алдартай Бага Хацрын хөө за Бунцэг гэлгийн одоо хурдан зээр дагад гарч ирж байна. Өвөр ханга аймгийн Баян голсын мэнгээ 5 дэрж одоо уяас болон тааруулан одоо шурдуулдаг. За ингээд өнгөн дээр бол одоо 99 дугаартай уралдааны замд одоо мордсон. Өвөр ханга аймгийн Богд Цэмээс Зовтгон жаргалын халиун дагад оршиж байгаа. За энэ одоо шар чийж юмнээтэй задгаад хилдэ цавдар дагал одоо Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгийн алдартай байж Бага Хацрын нохоо цагааны унган адуу за түүнийг хөө Бунцэг гэлгийн одоо хурдан зээр даг байгаамаа. За арын даагнууд одоо нэлийн ширэг хөлдөө орж ирсэн шүү зүгчтэй. Цаатлаар одоо энэ зээр талцсан даг одоо Өвөр ханга аймгийн Богд Цэмээс Батхтын одоо хурдан зээр талцсан даг нэлээ ширэг хөлдөө одоо цаатлаар одоо оршиж байгаа харагдаж байна. За Өвөр ханга аймгийн 39-өөс Содом шандуг одоо хурдан хүрэн даг одоо энд одоо оршиж байгаа. За ингээд энэ ардын одоо номергүй буурал даг одоо оршиж байгаа шиг байна. За өнгөний нэг 4-5 даг бол одоо өнөөдрийн баяр наадам энэ ургийн баяр наадам хурдан даагны уралдааныг нэлээ ширэг хөлдөө одоо хөдлөөд одоо гарч иж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За 111 дугаартай уралдааны замд одоо Өвөр ханга аймгийн Богдын одоо ян дээр суудан мордсон хул даг одоо орж иж байгаа харагдаж байна. За ингээд одоо дарын дагнууд нэлээ сартаа хар дагад орсон Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгийн алдартай Тулбанбатар жив Санжаагийн одоо хурдан сартаа хар дагад ирж байна. Ар дээр энэ сартай зээрд одоо Цэнгэр хасам болгоод Цэнгэр цээжвчтэй хүүхд тунцсан сартай зээр дагад орж ирсэн. Өвөр ханга аймгийн Төрөксөм үеэс Батбарын мөнгөчний одоо хурдан зээр дагад орж иж байгаа харагдаж байна. За цаатлаар 115 дугаартай юм одоо 15 дугаартай хонгор алдсан дагад Өвөр ханга аймгийн Богд Цэмээс Батхтын одоо хурдан хонгор даг одоо өглөөд одоо гараад ирсэн. Үзүүрийн дагнуудаар ороод ирлээ. За наадлаар 111 дугаартай хурдан хул даг бодорж байгаа. За энэ одоо Өвөр ханга аймгийн Богд Цэмээс Өвөр ханга аймгийн Төрөксөм үеэ Чулуунбаатарын одоо хурдан хул даг одоо оршиж байгаа юм байна. За ингээд одоо энэ даагнууд бол одоо 10 даг бол одоо Өвөр ханга аймгийн Богд Цэмийн гүн усны 4-р хотын нутаг дэвсгэр зохион байгуулагдаж байгаа. За ингээд Өвөр ханга аймгийн одоо энэ сайхан ургийн баяр наадмын хурдан даагны уралдааныг одоо хөдлөөд одоо урагшиж байгаамаа. За ингээд энэ даагнуудын өнгөний даагнуудыг одоо тун удахгүй та бүхэндээ бидхэн харуулна. За 7-8 дааг гарч ирээд өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг хөдлөөд одоо гараад ирсэн. За энэ 5 даагны өнгөн дээр 15 дугаартай Өвөр ханга аймгийн Богд Цэмээс Батхтын хонгор алдсан дааг одоо орж ирсэн харагдаж байна. Наадмын Өвөр ханга 39-ээс Содом шандуг одоо хурдан хүрэн дааг одоо оршуулж байгаа. За энэ шар чээж юмнээтэй галдар дааг ороод ирсэн Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгийн алдар сүрэнгийн тавдэржийнхөө өсгөрийн одоо хурдан дааг Өвөр ханга Баянгор аймгийн Богдын одоо 100 жил аман үзүүлсэн. За энэ жил одоо суралцсан болгондоо сайрыг төрүүлж байгаа. Өвөр ханга аймгийнхаа Баян голсом зохион болгоцсон бүсийн уралдаанд бас сайргийн 4-д одоо хурдсан дагаа. За ингээд өнгөний даагнуудыг харуулж эхэлсэн. За наадлаар одоо Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгийн алдартай Бага Хацрын нохоо цагааны одоо хурдан хөө Бунцэг гэлгийн одоо зээр дагад гарч ирсэн байгаа. За цаалтаа нь одоо 5 цагаан халдсан дагууд гараад ирсэн. За одоо ингээд энэ даагнууд бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг одоо хөтөлцөө. Өвөр ханга аймгийн Төрөксөм Богд Цэмийн үеэс Зовтгон жаргалын халиун дааг одоо 3 дээр юм байна. За энэ даагнуудын хооронд бас өнөөдрийн баяр наадмын одоо түрүү тодорхой магадгүй. За сүрэнгийн тавдаржийн өсгөрийн хэр даг 4 дээр одоо орж ирлээ. За ард дээр нь одоо энэ хэний Өвөр ханга аймгийн Богд Цэмээс Сүхбатын одоо хурдан зээр дагад орж ирлээ. Содом шандугийн одоо хурдан зээр хүрэн дагад оршуулж байгаа. Батбарын сугар учраас артай зээр дагаж ирсэн. 10 Өвөр ханга аймгийн Богд Цэмийн үеэс Батхтын хонгор дагад орж ирлээ. За ингээд одоо Өвөр ханга аймгийн Төрөксөмийн Дулам Батаржийн Санжаагийн одоо хар даг 8-9 буурин дээр одоо орж иж харагдаж байна. За ингээд өнгөний нэг 3 даг удаагаар авцсан. За 2 лөө 3 лөө одоо энэ Өвөр ханга аймгийн Цэнгэр цээж юмны та харгаас малгай тогтсон Өвөр ханга аймгийн Төрөксөм байж Батбарын мөнгөчээр одоо хурдан зээр даг сартай зээр даг одоо энд одоо оршуулж байгаа. Хүрэн одоо зээр талсан даг бол одоо оршуулж байгаа. За энэ халдар даг бол одоо Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгийн алдартай сүрэнгийн тавдэржийнхөө өсгөрийн одоо хурдан хэр даг өөрийнх нь одоо унган адуу. За одоо өнөө жил одоо суралцсан болгонд айрыг дөрвж байгаа. Мөнгөчрийн зээр талсан даг цаатаар зөвтгөж 2 лөө одоо орж байгаа юм байна. За хэр даг бол одоо 3-4 буурин дээр урагшуулж байгаа. За энэ хэр даг бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны 3-4 буурин дээр явж байгаа. Өвөр ханга аймгийн Төрөксөм аймгийн алдараас сүрэнгийн тавдэржийнхөө өсгөрийн одоо хурдан хэр дагмаа. За энэ халдар даг бол одоо Өвөр ханга аймгийн Баян голсом зохион болсон аймгийн бүсийн уралдаанд бас айргцсан юм даг байгаа. За одоо ингээд урдлын дагнуудыг одоо та бүхэнд бас харуулах гэж байгаа шиг байна. За ер нь одоо бариа одоо үндсэндээ нэлээ дөхөж байгаа хаа. За сүрэн Өвөр ханга аймгийн Төрөксөмийн үеэч
За Батбаярын мөнгөчрийн одоо зээр талзандаг энэ жил одоо суралцсан болгондоо бас одоо айраг төр хүрдэж байгаа. За өөрийнх нь одоо бас унгаа адуу гэж одоо дуулсан. За энэ зээр талзандаг одоо өнөөдрийн баян наадмын хурдан дагны уралдааны 2-3 бөөрөн дээр одоо гараад ирсэн одоо оршилж байгаа. За одоо барай бол одоо төгсөн. За ингээд өнөөдрийн ургийн баян наадмын хурдан дагны уралдааныг Өвөр хангамгийн Төрөгсөм аймгийн алдар дааш Багаан хоцрын нохоо цагааны хөө Понцог гэлгийн одоо урдан зээр даг одоо хөтөлсөн. Нохоо цагааны Понцог гэлгийн одоо зээр даг хөтөлсөн. Өвөр хангамгийн Баян Госмын үе 5 өдөр тэр одоо уяас одоо 5 өдрийн одоо уяас одоо тааруулна одоо үеж хурдлуулдаг зээр талзан дагаад одоо өнөөдрийн баян наадамд одоо төрүүлхэн тодорхой болоод за одоо ингээд урагшиж байгаа нэ. За ингээд одоо зээр талзан дагаад бол өнөөдөр бол аргагүй одоо хурдан байгаа юм байна. За 3-4 бөөрөн дээр гарч ирээл. За ер нь одоо үзүүр авч гарч ирээл одоо өнөөдрийн баян наадам төрүүлж байна. За энэхүү Өвөр хангамгийн Богдсмын гүнсний 4-р төв дээр зохион байгуулагдсан Дамбат хайж дулам нарын одоо ургийн баян наадмын хурдан дагны уралдаанд Өвөр хангамгийн Төрөгсөм аймгийн алдар дааш Багаан хоцрын Понцог гэлгийн одоо урдан Багаан хоцрын нохоо цагааны Понцог гэлгийн одоо хурдан зээр талзан даг төрүүлээ үзэгчлээ. За аман үзүүн дээр Өвөр хангамгийн Төрөгсөм үе яаж Батбаярын мөнгөчрийн одоо хурдан зээр талзан даг аман үзэнд одоо хурдж гарч байна. 3 дээр Өвөр хангамгийн 39 үе яаж Содом Шондогийн хүрэн дагадаос айргийн 3 дууд хурдлаа. За арын дагнууд бол бөөндөө юм биш үзэгчтэй. Өвөр хангамгийн Төрөгсөм аймгийн алдар дааш Отгонсгүй мэндүүрийн хайрдаг айргийн 4 дууд хурдж Сүрэнгийн дагдурж өсгөрийн одоо хурдан дагадаос айргийн 5 дууд хурдж даг төрүүлээ баяр өгөө. За баярлалаа сайхан байна. Өвөр хангамгийн Баян Госмын үе ячаалуу ячин жил хавсар бич юм байна. Миний халдсан даг Өвөр хангамгийн Төрөгсөм үе яаж аймгийн алдар дааш Багаан хоцрын нохоо цагааны унган даг хоцогхон хөө Понцог гэлгийн халзан даг анхны дан уягараа сайхан төрүүллээ анхных нь оролцдог. За минь манай унган дагуугын манай аави төрсөх Зүхийн Батулиг гээд манай эхийг нь бэлгэнд өвчөөсөн. Эцэг нь манай унган алдар байгаа. Унган Монголд байгаа маа. Энэ сайхан утгахаа урах төрж сайхан таваар төглөө. 4-өр төгч үү? За. Даанахад хоёр. Миний даганы Доронтой аймгийн Чоо гэсэн сумын унгаад дуу. Энэ жил ирсэн юм. За тэгээд энэ нутгаа олон наадамж байгаа юм. Сайхан шүү дээ. Өнөөдөр тий манай сайхан байна. Сайхан одоо хайр дага хайрглаа баяр өгөө. За баярлалаа. Миний алтардах миний унган дах. Энэ жил миний алтардах 10 уралтаж 9 орлоо та. Сая Баян голынхаа бүсд 4 төгч Баянгарын богдод 3 төгч. Сая улсын бүстэй өнжөө хавраас голоод 10 уралтаж чинь 9 орж байгаа юм та. Миний унган даа. Өнөөдөр ургийнхаа баярыг хийж байгаа. Энэ алт хүнд сайхан нэгсэж. Сайхан бэлцгаа гэж хүсэе. Дамбат хайж дулам нарын ургийн баяр наадмын хурдан даагны уралдаанд одоо төрүүлж яригдсан төмөнхүүдийн цолыг дуудаж байшаглыг хардуулж байна. За хурдан даагны уралдаанд одоо төрүүлсэн дааг мөн одоо мотоциклаар байлж одоо байшаглыг одоо хардуулж байна. За ингээд одоо хөрөлцөн ирсэн уяач та хөдөлмөр зүтгэлийг наадмыг зорж ирсэн уяач та урандам өгсөн ийм сайхан өргөн дэлгэр баяр наадмыг Дамбат хайж дулам нарын ургийн баярыг зохион байгуулагчийн зүгээс гардан зохион байгуулсан ийм сайхан үйл явдал боллоо. За Дамбат хайж дулам нарын ургийн баяр наадмын үндэсний үхэн барилдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдсан. За өнөөдрийн үндэсний үхэн барилдаанд Өвөр ханган аймгийн одоо бөхчүүдээс гадна Өмнөгов аймаг, Баян хонгор, Төв аймаг, за Дундгой аймгийн одоо бөхчүүд одоо хөрөлцөн ирж барилдсанараа барилдаан бол үзүүштэй өргөн дэлгэр боллоо. За үндэсний үхэн барилдаанд аймгийн цолтой нийтдээ 9 бүх, сумын цолтой 15 бүх, за нийтдээ одоо ингээд 64 бүх бол одоо өнөөдрийн үндэсний үхэн барилдаанд зодоглон барилдсан юм аа. За эхнээсээ энэ тэнцвэр хөрсөлдөөнтэй олон сайхан одоо барилдаануудаар бол одоо үндэсний үхэн барилдаан бас амжилттай явагдсан байгаа. За өнөөдрийн барилдаанд энэ цаг үед амжилттай барилдаж улсын цолонд орхон аймгийн арчлангууд бас нэлээд олуулаа ирж барилдлаа. Аймгийн харцаг, начин, заан цолтой бөхчүүд бас нэлээд олуулаа ирж барилдсан. За мөн одоо энэ цаг үед бас Сумар нутгийн наадмууд бас амжилттай барилдаж олон шайхан сэлдэг амжилтуудыг гаргаж байгаа. Сумын цолтой бөхчүүд маань бас зодоглон барилдсан. За 2-ын давнаас эхлээд аймгийн арслан цолтой бөхчүүд, сумын цолтой бөхчүүдүүгээ бас оноолтоор таарсан. За үзүүштэй үзэгч олон төвнийг одоо уугаан дугаар одоо дүүрэн болсон халуун одоо уур амьсгалууд үндэсний үхэн барилдаа амжилттай зохион байгуулагдсан юм аа. За ингээд Дамбат хайж дулам нарын одоо ургийн баяр наадмын үндэсний үхэн барилдаа
одоо сонирхолтой барилдаануудыг үзэгч та бүхэндээ бүдгэн туурлан одоо хүргэж байна. За ингээд үндэсний бүхэн барилдаан өндөрлөгөөд Өвөрангай аймгийн Богд сумын угуул, Өмнөг аймгийн Сэврээ сумын харьяат аймгийн арслан Лувсан адя төрүүлсэн бол за Баянгор аймгийн Богд сумын харьяат Тэргүүн Богд дэвжин өөх аймгийн зан даш үзүүрлээ. За их шүүхт Өмнөг аймгийн Мандал аваа сумын харьяат аймгийн арслан Амбаланбаатар, Төв аймгийн Дөнжин 3 дэвжин өөх аймгийн арслан Мөнгө хотнаар шалган барилцсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд төрүүлсэн бүхийг бас мотоциклоор одоо байсан байгаа. За ингээд одоо бас мотоциклыг Баяр наадмын зохион байгуулагчид за яг одоо бүхийн байг одоо ивент итгэж оролцож байгаа гэр бүлийн зүгээс одоо гардуулан өгсөн. За ингээд үзүүлсэн бүх их шүүгтүүд шаарлсан бүхчүүдийн байшинлыг за Баяр наадмын ургийнхаа энэ сайхан үндэсний бүхэн барилдааны ивент итгэж оролцсон гэр бүлүүд маань гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За нийт уран гудмын маань баярыг бас тэмдэглэхэд бид хэд бас 4 сарын хугацаанд бэлтгэн ажилласан байна. Тэгээд 4 сарын маань хугацаанд бас нийтдээ штабын 10 гишүүнтэйгээ ингээ хамтарч өнөөдрийн үйл ажиллагаа юм хөө сайхан өргөн дэлгэр сайхан зохион байгуулалт өндөрлөлөө. Тэгээд нийт өнөөдөр уран гудмын маань баярыг зохион байгуулсан штабынхаа нийт комиссудаа бас баярлалаа. Нийт уран гудмын баярыг хүндэтгэж ирсэн настан буурлууд болон дамтай дулам нарынхаа уран гудмынхаа ахын дүүстэй маш их баярлалаа. За тэгээд нийт энэ өдрийн бас ургын удмынхаа улсуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай ургын удмынхны баяр наадам маань бас сайхан өргөн дэлгэр цар хүрээтэй бас болж өнгөрлөө. Бид хүн болж ивэл бас маш их олон хүн хамруулах тал дээр бас нэлээ дөрвтэйхэн анханасаа арга хэмжээ авч эхэлсэн. За манай энэ ургын удмын баяр наадмын маань ерөнхийдөө комиссийн алчаар манай Батмүг гэж даргалж ажилласан. Тэгээ бид бүхэн бол ер нь анханасаа бүх юм төлөвлөснийгээ дагуул ерөөсөө уран гудмын маань үйл ажиллагаа сайхан болж өнгөрлөө гэж бодож байна. Тэгээд ер нь уран гудмынхаа маань улсууд маань ч бас сэтгэл маш өндөр байгаа. За энэ хэрхэн мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ за Өвөрангай аймгийн Богд сумд одоо зохион байгуулагдсан Дамбат хайж дулам нарын ургийн баяраас бэлтгэсэн нэвтрүүлэг хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан за баяр наадмыг зохион байгуулагч штабын хамт олондоо талархал төвшүүлье. Ингээд энэ сайхан ургийнхаа нийт хүмүүстэй ирүүлэх саруу сайхан бүхнийг хүсэнгөрөөж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.